том ах. Сүү! Энэ хайрцагнуудыг агуулгах үзөө. Мэдлээ захирлаа. Хог хаяха битгий мартаарай. За юу? Мэдлээ. Сүүн крем хийхээ мартаагүй эз. Жимстэй цай найруулаад ирээ. Жорлонгийн суултур бөгдөрч гисэн байна. Хурдан үс засахад хэрэгтэй юм а бэлдээч. За захирлаа. Ойлголоо. Энэ сүү өнөөдөр ямар ирч хүчтэй байгаа юм бэ? Оо, сонсоогүй мө. Өнөөдөр сүүгийн ээж аав нэрээ штэ. Уулзаагүй жил болж байгаа гэсэн. Сүүгийн ээж аав уу? Хэм бэ? Сайн байна уу? Энэ ноён талхны өсчний газар уу? Тийм ээ. Хинсэн. Гоё юм байна. Сүү, минь хоёроо сансан шүү. Уулзаагүй ямар их удаа. Сайн байгаа үсттэй. Нэрээ тийм. Та хоёрт өсчний газрынхныгаа танилцуулъя. Энэ хүн бол манай өсчний газрын захирал ноён талх. Энэ бол миний хамтран ажиллагч Шоко. Ноён талхаа сүүгээс таны талаар их сонссон. Сүү маань таныг маш их хүндэтдэг юм бэлээ. За зүгээр дээ. Таны газар их сайхан юм байна шүү. Миний нэлхүр ийм сайхан газар ажилладаг хэрэг үү? Яг хүрээ. Ээж би одоо нийлэх биш. Том ах болсон. Том аха? Ээжтэйгээ уулзаагүй удсан байж үнсэхгүй юм уу? Нэрээ тийштэй. Энд чи яг уу миний нэлхүр үнсэхгүй байна гэж юу? Уулзаагүй удсан юм чи явж мах идэх үү? Маха? Гоё доо. Захирлаа сүүтэй хамт явж орой хоол идэж болох болов уу? Болдгүй яхав. Сайхан хооллороо. Танд маш их баярлаа. Явцгаая. Самгипсал идэх үү? Шарсан дахиа идэх үү? Сангипсал. Тэгээ. Сүүг яагаад юм жаахан хөөгчиг байдгийг ойлгочлоо. Харин тийм ээ. Таны хоол гарчлаа. Гоё доо. Ой хүлээгээрээ. Аав нь түлэгдсэн хэсгийг аваад өгье. Түлэгдсэн нь гоё штэ аваа. Үлэнхий мэдвэл хор тавдар тусна. Зя. Аа. Гоё юм аа. Сүү кимчичгээсээ идэх үү? Миний цолцох халуун ногоотой мэдэж чаддгүй юм чи усаар зайлаад өгье. Та нэрээ би одоо халуун ногоотой юм идэж чадна уу? Юу? Халуун ногоотой мэддгээ? Халуун ногоотой кимчи идэж байгааг маань сайн хараарай. Одоо том ах болчих чи ах болчихж. Миний хүүч том болсон байна шүү. Донот хамгаалагч. Сүү одоо донот хамгаалагч үзгээ байлаа дунтцгаая. Дахиад үзмээр л байна штэ. Эрт унтаж байж өндөр болно штэ. Оронд нь ээж нь үлгэр уншаад өгье. Хөөх, бяцхан сүүний зориг миний хамгийн дуртай ном байна штэ. Эртээ урдын цагт бэкри тосгон зөрөгтэй бяцхан сүү амьдэрдэг байжээ. Захирлаа Шоко, өглөөний минь. Сүү өчигдөр ээж автагаа сайхан байв уу? Тийм ээ, өчигдөр ээж автагаа махны газар орсон. Аа маань махны түлэгцэн эцгийг аваад харин ээж маань кимчи уурж өгсөн. Тэгээд бүр болоогүй. Унтахын өмнө ээж маань үлгэрийн ном уншиж өгсөн гэж боддоо. Сүү чи чинь хэдтэй вүлээ? Ээж аав чинь одоо хүртэл чамайг хоололдог юм уу? Кимчи хүртэл уурж өгсөн гэхээр арай динтнэ. Бүгдээрээ тэгэж иддэг юм уу? Юу гэж байгаа юм? Одоо бол цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ганцаараа хоололдог шүү. Тэгээд ээжээрээ үлгэрийн ном уншуулнаас чинь өнгөрчихөөг юм уу? Хүүхэд мөн байна, мөн байна. Би жаахан гүгэд биш шүү. Оо тийм үү? Жаахан хүүхэд биш, том ах гэсэн шүү. Хүүхдээ гүзээлзэг наваад ирээ. Хүлээгээрээ хүүхэд гэж хин юм бэ? Эрхэмэ. Сүү 20 нас хүрчихсэн хэрнээ ээж аав нь одоо хүртэл хоол инээдүүлж унтахын өмнө үлгэр уншиж өгдөг гэсэн шүү. Үе яана. Тэгээд ч бас болоогүй. Халуун ногоотой кимчиг нь усан дэвтэж өгсөн гэж бодлоо. Зүүха, би ирлээ. Оо бяслаг. Чи сүүг ах гэж бит дуудаа. Хүүхдээ гэж дуу. Хүүхдээ? Үгүй, харин сүү байна. Унтахын өмнө аав ээж нь сүүд. Сүү надаас насаарах болохоос биш хүүхдэр юм бэ штэ. Би жаахан гүгэд биш. Нэрээ тий хүүхэд биш. Том ах гэсэн. Том аха яг жаахан өгч юм. Би өөрийнхөө ямар том хүн шиг гэдэг батлаад өгнө. Сүү ээжээ хоёр нэрчглээ. Ноён талхаа сүүтэй хамт дөрүүлээд явж болох уу? Өнөөдөр хамт хүүхдийн парк явахаар болсон юм л да.
Оо тэгэлгүй яах вэ? Цагийн хөгжилтэй Би өнгө. хүүхдийн парк явахгүй. Хүүхдийн парк руу чинь жаахан хүүхдүүд л явдаг үсттэй. Би өнөөдөр явж гүн ухааны лекц сонсно. Юу? Гүн ухааны төвөө? Энэ яагаад байна аа? Сүү. Эртээд тоглоомын талбай явмаар байна гэсэн биз дээ. Гүн ухааны лекц сонсож яах юм бэ? Ээж аава би одоо том болсон болохоор хүүхдийн парк руу явахгүй. Хүүхдийн парк дээр тоглож байхын оронд өөрийгөө хөгжүүлж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй үсттэй. Би тэр тэрийг мэдэхгүй хамгийн үнэтэй эрхийг авчихсан байдаг. Сүү явахгүй гэж байгаа юм чи ноён талах шоко хоёрлоо үгүй дөө. Тэгэе дөө. Юу хацвэ? Бэд. Одоо яа гэхэв? Мөнгө нь хайрын юм чин тоглоомын парк явхаас биш яах вэ? Хаахаас нь өмнө хурдан явцгаая. Хүүхдийн парк далайн дээрэмчний савлуур дээр суугаад мөргөлддөг машин дээр часан хандлаа сууна. Сүү юунд суумаар байна? Миний хүүгийн хамгийн дуртай морин тойруулга тэнд байна. Мөргөлддөг машинд ч гэсэн дуртай шүү дээ. Алив явцгаая. Далайгаас доош насны хүүхэд тоглоно гэж байна. Энд суух юм бол жоохон хүүхэд чиг гэж шоолно штэ. Энд жоохон хүүхэд суудаг юм шиг байна. Том хүмүүсийн суудаг тоглоом руу явцгаая. Би гэр сууж үзнэ. Энэ чинь галзуу хулган шүү дээ. Сүүхүү минь амар юм биш үү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Би бүр галзуу хулганаас ч илүү амар тоглоомд сууж үзсэн юм шүү. Алив хурдан явцгаая. Яста янзтай байлаа шүү. Тэгвэл дахиад нэг суух уу? Чи зүгээр өгсөө? Тэгнэ тэр галзуу хулган арай л ахтана. Явж морин тойруулга дээр суувал ямар вэ? Үгүй. Дотор нь муухайраад байгаа юм уу? Явж юм уу л да. Аавынх нь ам сангаад байна. Би зүгээрээ. Үнэхээр зангаад байгаа бол явъя дөө. Хөөх хамгаалагч донод чүсний ногоон нь байна. Миний хүү хамгаалагч доноод чүүсэн дуртай байхаа. Би зүгээрээ. Энд чинь угаасаа жаахан хүүхдийн ундаа штэ. Надад нэг аяг кофе өгөөч. Эспрессоноос нэг шот нэмээрэй. Чи сая кофе ууна гэсэн үү? Эндүү гашуу юм биш үү? Кофег угаасаа гашуун амтнаас нь болоод луудаг шүү дээ. Яг л бидний амьдрал шиг. Харж байна уу? Кофег том хүмүүс уудаг гэд байхад. Миний урд хоног хамгаалагч юусэл уучхал та. Би жаахан хүүхэд биш шүү. Юу? Та хоёрыг намайг жаахан хүүхэд гэд байхаар захирал шоолоод, шоколад гэсэн шоолоод, бислэг найз маань ч гэсэн шоолоод байна шүү дээ. Би ч гэсэн одоо нийгмийн харилцаанд ордог том хүн. Ингэж жаахан хүүхчиг харьцах юм бол одоо та хоёр гэртээ харьцгаа. Уучлаарай. Бид хоёр хүүтэйгээ уулзаг уудсан болохоор ийм том болсны чи мэдсэнгүй. Сүү дараа уулзъя. Өгшөн одоо явцгаая. Би арай дэндүүлж хүүдээ. Уг нь аав ээж хоёртойгоо хамт байхыг хүсч байсан юмсан. Кино театрт доноод хамгаалагч үзээд, хүүхдийн тоглоом ахуулаад, тоглоомын төвд ч гэсэн тогломоор байсан штэ. Шалти би том хүн шиг царайлж байгаад юу болчих вэ? Ээж аавыгаа санаад байна штэ. Ээж аава. Та хоёр энд юу хийж яваан бэ? Хүүгээ орхиод явна гэсэн харамсалтай санагдаад байхаар нь хүлээж байлаа. Дахиад надтай жоохон хүүхэд чиг харьцах гээгүй юм уу? Бусдын өмнө том хүн шиг аашиллаа гэд том болчихдгүй юм шүү дээ хөө минь. Тийм ээ хөө минь чи хангалттай том болсон. Дуртай ажлаа хичээнгүйлэн хийж, хүнд байдалд орсон талхнуудад тусалдаг. Хамгийн гол нь өөрийнхөө хүчээр хичээж амьдарч байгаа. Аав ээж хоёр нь чамаараа үнэхээр бахархаж байгаа. Чи аль хэдийн хинээс илүү том болсон. Ээж аава том болсон юм шиг аашлах надад ч гэсэн хэцүү байсан. Тийм. Ээж аавынхаа хажууд бол жаахан хүүхэд шиг байхад зүг. Чи хэдэн ч нас хүрсэн хамаагүй бидний хайртай хүү шүү дээ. Маргааш амралтын өдөр шүү дээ. Явж кино үзэх үү? Кино үзчихээ тоглоомын төв рүү бас явъя. Тоглоомын дэлгүүр ч гэсэн арыг. 20 жилийн өмнө. Хөгшөө хүүгийн мань толгой дээрх үсэг буруу байна. Одоо яадаг вэ?
Санаа зовлтгүй. Онцгой хүүхэд болохоор ийм байгаа юм. Хүмүүс шоолоод байвал яах вэ? Найзтай болж чадахгүй бол яах вэ? Тийм үед бол бид найз нь болж чадал болно. Бидний хайртай хүү сүү шүү дээ. Алтан зайдас, мөнгөн зайдас. Хөөх! Нуур үнэхээр том юм аа. Гайхалтай үзэгдэнтэй ч юм. Одоо майхна барьцгаа. Тэгээ. Сайхан. Ноён талгаа таны шарж өгсөн махал хамгийн гоё амттай. Би нуурын ирэг дээр зайцхантай хамт бөмбөгөөр тоглолоо. Тэгээ. Би сайхан унтъя да. Юун чимээвэ? Фу, яасан бэ? Ноён талгаа зайдасхан угаалтар нуур нь өмжлээ штэ. Юу? Чи надаар тоглоод байна уу? Зайцгаа. Одоо яадаг вэ? Намайг нойрноос минь хэн сэрэж их вэ? Уснаас мушга буугараад ирлээ. Өвөө, ингэ та хийм бэ? Би бол энэ нуурын эзэн Пан Шилён байна. Чи яагаад ингэж хүнгэлж өөлөв? Миний тийжэдэг зайдасхан нууранд унжиглаа. Бомбор цондгор бөөрнхийн нүдтэй зайцууга та хараагүй юу? Бомбор цондгор зайцаа түр хүлээж өгөөрэй. Ноён талгаа Пан Шилён манай зайдасхныг олж өгөх юм шиг байна уу? Тийм ээ, нэг их санаа зовлтгүй. Энэ алтан зайдас чиний зайдас мөн үү? Би энэ тэр чигтэн алт юм байна. Үгүй биш ээ. Манай зайдасхан ингээл нэг зайц байгаамаа. Тийм ээ. Энэ зайцыг цэвэр алтаар хийсэн юм. Үнэн $100,000. 100 сая? Тийм ээ, мөн. Энэ зайдас бол яг манай зайдас мөн. Энд чинь манай зайдасхан биш шүү дээ. Зайц нуур нунжгаад байхад санаа чинь зовхгүй байгаа мó. Нөгөө ёо, санаа битгий зовдоо. Нуурын доор хаан тус байдаг болохоор усан дунсан зайдснууд хүртэл сайхан амьдэрдэг. Тэр харал та. Зайдас сайн байгаа. Болж өгвөл алтан зайдас дээр энийг аваад явъя да. Зөв шийджээ. Сайхан гялалцаж байна. Юу? Зайцхныг усан дунд очсон. Ноён талгаа оронд нь алтан зайдасхан аваад ирсэн. Ноён талхаа арай дэндэж байгаа юм биш үү? Та яаж өөр зайдасхан авчирч чадаж байна? Гүй, энэ алтан зайдас ямар ховор байдаг вүлээ дээ. Алтан зайдсандаа хоол энэ байна. За хоол ойд. Амтгүй байна уу? Амттай байна. Алтан зайд цаачин вэ? Энэ чинь үхрийн махан стейк байна шүү дээ. Энэ зойлог эннээс идмээр байсан байх нь. Заамаа. Махыг хүртэл идэж үтсэн хүн л иддэг гэхчээр манай алтан зайдас хааны хооллолтой юм. Хүнтэй мах идчихэд яагаад байна? Яг хүндрэх гэж угаагүй л шиг. Ноён талхаа наадах чинь хүндрэх гээд байгаа юм шүү. Тийм үү? Алтан зайдас минь энд хүндрээрээ. Сонин дээр хүндэрмэрэг байгаа юм шиг байна. Энэн дээр хүндрэх юм. Эсвэл дэвсгэр дээр явах ямар вэ? Алтан зайдсаа хаачин вэ? Шоко, энэ вар ямар учиртай юм болов? Захирлын хайртай 500 жил болсон Гүрьягийн ногоон шаазан. Манай үсчний газрын түүхэн дээр хүндэрч байдаг. Ноён талгаа бид хэдий болтол ингэх ёстой юм бэ? Харин тийм ээ. Ажиллаач хийж чадахгүй байна. Дахиад бол чадахгүй. Алтан зайдас билүү, мөнгөн зайдас билүү. Энэ нэг юм эрхлүүлсээр байтал үсчний газар маань дав болох. Хойсоо өөрсдөө зайдсыг авч ирцгээе. Мэдлээ. Пан Шилён алуу гараад ирээрээ. Энэ ингэж хэл ам татлаад байна вэ? Манай зайдсыг эргүүлээд өгөөч. Зайдасаа эртэд аваад явсан биз дээ. Энэ манай зайдс биш ээ. Энэ золигтой яагаад ч хамт байж чадахгүй. Бид өөрсдийнхөө зайдсхныг л санаад байна. За ойлголоо түр хүлээгээрэй.
Энэ зайдас бол эрдэмтэн доктор. Хүлээгээрээ би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн байна уу? Миний IQ 352 төрлийн эрхийн үнэмлэхтэй. Таалхны компанид 9 орсонд дэлхийн хамгийн ухаалаг эрдэмтэн доктор зайдас. Намайг авч явах юм бол наад болгоо туслахаас чинь хамаагүй илүү хэрэг болох байх шүү. Хөөе, Баан Шилэнгуй. Манай зайдас ийм ухаалаг. Мөн байна. Манай зайдас мөн байна уу? Та бас яагаад байгаа юм бэ? Бөөмэжвэ. Ийм ухаалаг юм бол үсчний газрын хөрөнгө оруулалт, санхүү, маркетинг гэд бүгдийг даалгаж болно шүү дээ. Манай үсчний газар маш баян болно. Манай зайдас мөн байна. Зааваад яваа. Хурдхан үсчний газар байна. Үсчний газрын түүхийг мэдхүү. Эхний гэрээтэй. Хүүе. Энэ чинь бас юу вэ? За энэ зайдас бол байна. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн уу? Би бол эрдэмтэн доктор Зайдас. Чи нөгөө яриад байсан шок нь байх нэ? Ноён талах болон сүүгийн ярианд чиний нэр 3 удаа дөрдөгдсөн болохоор мэдчихсэн л дээ. Гүй энэ зайдас чинь яриад байна шүү дээ. Гайхаад байх хэрэггүй. Би бол маш ухаалаг болохоор талхнаас нэг их ялгаагүй. Тэгээд зогсохгүй. Англи хэл, франц хэл, испани хэл, хятад хэл гээд 56 төрлийн хэлээр ярьж чадна. Ноён талх та англиар ярьж чадах уу? Yes. Тийм болохоор би гадаадаар яриад өгөх. Bonjour, guten Tag, ni hao, konnichiwa. Манайх ийм мундаг ажилтнтай болох гэж баярын үдэшлэгч болов хийцгээе. Үдэшлэлийн түүхийг мэдхүү. Үгүй нэрээ юу гээд байна? Харин тийм ээ. 1 2 1 2 1 2. Чи хүлээ. Чи чинь 3 3 7 4-ийг мэддэггүй юм уу? Саг. Сагсараа саг. Ингэж арчиж байж шалан дээрх бүх толб сайхан арилдгийн мэд өө. Тийм үү? Уучлаарай. Өдий болтол зүгээр текстингс хийж цэвэрлдэг байж чамд өгч байгаа цалин хайрын юм да. Шака. Зачих гэж. Яагаад бүтээгдэхүүний үнийг ингэж тооцоод байгаа юм? Юу? Энд цэгийг орхичихсан. Энд болохоор нэг тэг нэмчихсэн байна. Нэг хуудснаас 2 ч алдаа оллоо. Энд чинь ажилдаа муу гэдгийг чинь баталж байна. Чи юу гинэ? Одоо л манай үсчний газар сайхан ажиллаж байна. Сүү, Шоко. Та хоёр эрдэмтэн зайдсаас сайн сураа. Тийм ээ. Ноён талхын хэлсийг сайн сонссон биз дээ. Надад сайн сурах юм бол энд тэнд очиод өлбөрч өгөхгүй шүү. Тэгвэл би одоо үсээ засъя та. Ноён талха эмбэгтэй кремэн дээр усан үзэм тавих жоохон хачин юм биш үү? Тийм гэж үү? За шар өнгө, үзмийн яга өнгө чинь тод өнгөнүүд болохоор хүний анхаарлыг татаад хөдөө харагдана. Ингэж засах юм бол үйлчлүүлэгч чинь загвар алгагч гэж хэлүүлнэ шүү. Загвар алагч гэв үү те? Үгүй тийм биш ээ. Чи гинэт яагаад байна? Өнгөний зохицлыг баг сургуулийн зургийн хичээлдэр заадаг шүү дээ. Хараа баг сургууль хүртэл төгсөөгүй юм биш үсттэй. Юу? Намайг баг сургууль төгсөөгүй гэж байна уу? Сүү, наатаа аваад гараад ир. Мэдлээ ирмэ. Ой, тавиачи. Ой, Баан Шилэнгуй. Бас л та хоёр. Энэ олон үгтэй зайдас чинь манай зайдас биш байна. Олон үг ярих гэдэг утгыг мэдхүү. Баан Шилэнгуй, манай зайцганыг эргүүлээд өгөөч дээ. Гуйж байна тэхүү. Хүлээж яваарай. Ноён талхаа энэ удаад жинхнээс өөрийнхөө зайцганыг авч явна шүү. Заа юу? За, ойлголоо. Би ч гэсэн одоо чадуулж хансан. Баан Шилэнгуй, энэ ч гэсэн манай зайцган биш байна шүү дээ. Яагаад дандаа өөр зайдас авч ирээд байгаа юм? Энэ зайдас бол булчин шөрмөстэй. Дулааны эрдэмтнэд тэрсэн. Икондо, хакидо, жудо гэд нийт 20 бүстэй. Хатан хааны тэмцээнд оруулсан ч болно. Тийм ээ. Манай зайдас мөн байна. Ноён талхаа. Яагаад байгаа юм бэ? Чи зүгээр байж бай. Цаашдаа энэ зайдсаар би хамгаалагчаа хэлэх юм бол хэн ч надад ойртож чадахгүй. Явцгай, булчинлаг зайдас минь. Үгүй энэ чинь бас юу вэ? Энэ бол булчинлаг зайдас. Хүчтэй, тулаанд сайн болохоор манай үсчний газрыг хамгаалах болно. Яагаад байна? Ноён талхаа, ингэж та зүгээр үү? Яагаад байна? Яагаад байна? Булчинлаг зайдас бидний булчинлаг болгох гээд байх шиг байна. Йоо, туслаарай. Хүлээгт мэдрэхгүй байна. Ахиж хиймээргүй байна.
Ойлголоо. Хийлээ. Ингэж байгаад өөх юм байна та. Энэ үнэхээр хэцүү байна. Ноён талхаа булчинлаг зайдсхан унтчихсан байна штэ. Одоо л боломж гарлаа. Энэ мөг хурдхан шиг эргүүлээд өгч. Нэг хоёр. Тэгтэл тасгал хийсний хэрэг гарч байна шүү. Харин тийм ээ. Би буйдан өргөж байдаг. Бан шилэн гой хурдан гараад ир. Энэ шөнөөр юу чимээ шуугаан бэ? Та энэ золиго буцаагаад авч үз. Тэгээд манай зайцыг эргүүлээд өгч. Одоо бол та жинхнээсээ өөх ёстой шүү. Тэгэхгүй бол болгож өгнө гэж мэдээрэй. Дүр цур хүлээгээрэй. Одоо л яг манай зайцсахныг эргүүлж өгөх юм шиг байна. Тийм ээ. Хичээж дасгал хийсний хэрэг гарлаа. За энд байна. Жинхэнэ зайдс байна. Сонсон шүү. Эрхмээ танд үнэхээр их баярлалаа. Дахиад уулзахгүй шүү. Хүлээгээрэй. Та нар шиг шудраг сайхан сэтгэлтэй талхтай уулзаж байгаагүй юм байна. Шагналд нь алтан зайдас, доктор зайдас, бас булчинлаг зайдсыг өгч байна. Юу? Та сая юу гэсэн бэ? Ажлын шалгалт. Энийг цэвэрлэхэд туслаач ёстой. Муухай юм аа. Би өөр сэтгүүл авч болохгүй. Сонсож байна уу? Одоо цэвэрлээд өг. Энэ өөрчлөсөн сэтгүүл байна. Ноён талхаа. Сонсож байна уу? Бүгэн бэ. Айшоко, надад туслаач. Надад хийх юм зөндөө байна. Тэгээд ч би үс застгүй. Зүгээр л кас. Маргадахгүй их ажил байна. Би ганцаараа хүчрэхгүй байна шүү дээ. Та ер нь туслах ажил тавбал яасан? Хурдан туслагтай болчих юмсан. Сайн байна уу гэмээ? Намайг сүү гэдэг. Би ажилд ормоор байна. Гүн чинь хурдан байна шүү. Би насаараа таны үсчний газарт ажиллах юмсан гэж мөрөөдөж байгаа. Тэгтэл ажилдаа авна гэж цааш ярьлаа. Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна. Тийм үү? Чи одоо хэдэн нас хүрч байгаа вэ? Ээж надад ярьж өгдөг юм. Би төрөхдөө өөрөө хүүгээ тасцсан гэсэн. Өөр тоглоомод байхад зөвхөн хайчаар л тоглодог. Хүүхдүүд цаас хайчлах дуртай. Харин би үгүй. Би ус хайчлах дуртай. Хайж чулуу даавдахад хайж дандаа ялдаг. Би таны хамгийн мундаг туслах болно. За ойлголоо. Гэхдээ ажилд орохын тулд ажлын шалгалтанд тэнцэх ёстой. Таны төлөө юу ч чадна ирэх мэ. Шалгалтаа эхэлцгээе. Эхний шалгалт 3 давхар сүүн крем. Ядах юмгүй чадчих байхаа. Энэ сэдвэр би зөндөө удаа шалгалтанд унжаасан. Гэхдээ миний чадах зүйл гэдэгт итгэлтэй байна. Хөөх, ноён талхаа. Энэ таны хэрэглэдэг сүүн крем юм уу? Ямар мундаг вэ гэдгийг харуул ажилд орох цаг боллоо. Болохгүй энэ байж байгаарай. Гэтэ танк ороод яг нь хараадах юм. Чи чин тоглоод байна уу? Одоохон энийгээ цэвэрлэ. Мэдлээ ирэх мэ одоохон би цэвэрлээд өгье. Хөөх, тэнгэр минийгэж зүссэн талхнаас хойш толгойтой ийм сайхан хэлж байсангүй. Зуны цагт шинэхэн 100 шидсний дараа ээж намайг унтуулах гэд бүүвэлэн дуу айлдаг байсан. Хамгийн сайхан дурсамжийг санагдав. За хадагтай кремийн цэвэрлж эхлэе. Намайг уучлаарай. Зүгээр дээ. Толгой бариад өгөөч тэхүү. Хамгийн сайхан хэллэг байлаа. Ганцхан минут. Үгүй, секунд ч байсан болно. Надад боломж олгосонд баярлалаа. Баяртай. Арай болоогүй. 2 дахь шалгалт байгаа. Үнэхээр чиний мөрөөдөл юм бол ахаад нэг боломж олгоё. Баярлалаа ирхмээ. Танд маш их баярлалаа. Хөөх, энэ хүүхэд үнэхээр хүчтэй гартай юм аа. Эхний шалгалтанда тэнцээгүй юм чинь энэ удаа алдаа битгий гаргаарай. Хамгийн чухал нь цэвэр цэмцгэр байх. Чи завааруулсан болохоор өөрөө цэвэрлэх ёстой. Цэвэрлэх даалгавар би чадна.
хичээлдээ хоцорч очих болгондоо анги цэвэрлдэг байсан. Сайн байна. Итгэл төрж байна шүү. Хин ингэж вэ? Ухаагаад байхад хардггүй юм бах та. Одоо цэвэрлээ гэхий. Юу? Энэ сүнд чадах юм гэж үнэхээр алга. Чи Өөрхий бяцхан амт шалны мод хэрэглэж байгаагүй мүү? Хүүхдүүд та нар ажил хийж мэдэхгүй шүү дээ. Би одоо ч хүүгийнхээ хувцсыг угаадаг. Хүмүн нааш нөгч вэ? Би өөрөө чадна. Би заагаад өгье. Ингэж угаадг юм. Урдаас нь хошоо. Хөөх! Ястаа! Баярлаа. Энэ хүүхдэд нэг сайн чанар байна, тийм ээ. хүмүүс өхөөрдөж байна. Ахиад нэг боломж олгоод үзье. Сүү, хоёр шалгалтанд унсан ч гэсэн ахиад нэг боломж байгаа. Ноён талгаа маш их баярлалаа. Ингэж хэлэхэ болоо. Энэ шалгалтнаас энд ажил хуугүй юу гэдэг чинь шалтгаална шүү. Сүүн цөцгий хийх шалгалт. Тэгээд л болоо юм уу? Энийг би яг хийж чадна. Гол орц нь мэднэ үстэй, тийм ээ? Шинэхийн сүү яг энд байна. Хаяг руу хийлээ. Чихэр цөцгий нэмлээ. Одоо яг ингэж холно да. Холоод. Тэр юу вэ? Тэр нисдэг тэмдэг хардаа. Ямар бүтээгч сурдаж байгаа вэ? Найзуудаа харууллаа. Талхны Монголд хотын тэнгэрт нисж байгаа зарлалын самбар олонний анхаарлыг татаад байна. Гар хөлөгчийг ашиглан нисэх санаа нь үнэхээр ухаалаг байж чадлаа. Хизэж мартахааргүй үйл явдал болж байна. Тэр хүүхэд хаана байна? Эврийн минь нураасны төлбөрийг нэгцэн дутаалгүй авна. Хөөе, энэ газар нь юм байна. Энэ нөгөө алдарт талчи усчны газар мөн үү? Та эзэн нь мөн үү? Нисдэг зарлалын самбарны санаа супер дог байлаа. Тийм ээ, бидний усыг засч өгөө. Намаг уучлаарай ноён толгой. Алдаа гаргаснаа мэдэж байна. Дээврийн чин төлбөрийг би өгнө. Сүү, эсэм минь дэрсэн бол боллоо. Шалгалт авч дуустав. Чи тэнцлээ. Одоо шууд ажилдаа орж болно. Нэрээ юу? Эсэм болгоны чин хийнэ. Хичээж ажилланаа ирэх мэ. За, чамд итгэж байна. Хөөх, дахиад явчих. Нисдэг зарлалын самбар. Болгонд улам сайжирч байна шүү. Ноёндоо, би хироога нисэх ёстой юм бэ? Тэсэрэ жаала. Удахгүй үдийн цайны цаг боллоо. Мэдлээ ноён толгой. Сагдаан Презел. Сайн уу? Сайн үсүү? Өнөөдөр юу олсон бэ? Би явган хүний замаас задгаа мөнгө олсон. Тавхан цент. Ингээд л болоо юу? Инээдтэй юм аа. Чи зөндөө олон алга болгосон зоосыг буцааж өглөө. Жинхэнэ баатар юм аа. Үгүй дээ. Ингээд нэрээ чи хин бэ? Хоёулаа танилцах байхаа. Мэдлээрээ. Энэ бол цагдаа Прецел. Манай чинээр орсон юм. Сайн уу иргэн? Би цагдаа Брецел байна. Танилцахад их таатай байна. Хөөх, шин цагдаа юм байна штэ. Яагаад манай цагдаагийн хүчинд орё гэж шийдсэн юм бэ? Би Талхны Монголд хотод их тайван шудраг ёсыг тогтоож бүх хорон санаатнуудыг барьж хорно. Хөөх, яста янзтай. Нөгөө дээрэмчдэг бас л барьж чадаагүй болол та. Их муухай аштай байна. Энэ өмхий бясалгыг дээ. Ахаад банк дээрэмхээс өмнө барих хэрэгтэй байна. Мөрдөгчдөө өнөөдөр хичээж ажилласанд их баярлалаа. Чи юм. Би шинээр орсон. Намайг цагдаа Брецел гэдэг. Та хоёр шиг мундаг мөрдөгч болоод муу хүмүүсийг барих нь үргэлж миний мөрөөдөл байсан. Йоо, муу хүмүүсийг барихаа. Наад том нүхээрээ муу хүмүүсийг барих гэж байгаа мó. Хэрэгтнүүдийг барих амархан гэж санаа юу? Хүрэж чадахгүй шүү. Наад нүхээ басах чад буцаад ирээрээ. Чи зүгээр үү найзаа? Тэр хоёроор яадгийг хизээч бууж өгөлгүй сайн хичээвэл чи агуу мөрдөгч болно.
Санаа зовлтгүй. Намайг юу ч мөрөөдлөөс минь салгаж чадахгүй. Үзэгдэр. Болгоомжтой байгаа чи би энэгээр явж байна штэ. Чи яаж мөрдөгч болно? Дараагийн машин руу явнаа. Хөөе чи. Миний машиныг яах нь? Өө, танд торгуулийн хуудас өгөх гэж байна хадагта. Юу? Намайг танихгүй байна уу? Манай нөхөр цагдаагийн дарга юм шүү. Юу ч мэдэхгүй байж. Чамайг нөхөртөө хэлнэ дээ. Надад чадах юм гэж байхгүй юм дөө. Яаж агуу мөрдөгч болох вэ? Төрөөж давсаргаа. Наад бөмбөгөө шийдчих. Банд юу гинэ? Дараа нь үнэт хэдлийн дэлгүүрээр орё. Туу бислэг байна. Цагтаа байна. Хөөе, бүхэдд прицел байна. Би ах トゥ бислэгийг харлаа. Юу? Хааж гэж байна. Бөмбөг буцааж өг. Захирг руу шидэж байхад Замаас хол хамгийн хорон санаатай дайснууд явж байна. Бөмбөг буцааж өг. мэдгүй чи. Бөмбөг өгөл дөө. хэрэгтнүүдийг зугтаалгачихсан юм уу? Би толгойд бөмбөг ороод гацчихсан юм аа. Шалтак доожж байна уу? Чамайг энэ мөрдлөгөөс хаслаа. Юу? Чамд хийж чаддаг юм байна уу? Прицел. Сайн ажиллаа цагиргэн толгойтоо. Хэрэгтэн биш сагсны бөмбөг барьсан байх шүү. Би нэг ана. Ой, миний ээлж. Хоёр нөхрөө хоёулын руу наруулвал 10 оноо шүү. Тэр чинь их хэцүү шүү. Цагта прецел уу штэ. Энд юу хийж байгаа? Сүү юу? Яста гоё яа. Хөө прецел яасан бэ? Прецел. Ой, хамаатай ойлоо даа. Бас цагта юм байна штэ. Тийм юм болсон байх нэ. Тийм ээ. Яаж залруулах вэ? Би мэдчихлээ. Эргэлзэх хэрэггүй. Яах ёстойг ноён талах сайн мэдэн шүү. Ноён талах уу? Нүгч нь асуудал болоод байна гэж юу? Ажил тарсны дараа ирсэн дуучлаарай. Зүгээр дээ. Дандаа ингэдэг юм. Ирхмэ, та миний нүхийг бөглөж чадах уу? Ноён талхаа та хийж чадах уу? Мэдээж болно. Гэхдээ үнэхээр нүгч нь асуудал гэж үү дээ. Ресэлний түүхийг сөхвөл угаасаа нүгтэй байдаг юм. Ноён талхаа танаас гойж байна. Миний нүхийг бөглөөд өгөөч дээ. Энэ нүх мөрдлөгөд саад болж болохгүй. Чи хүсч байвал тэгье дээ. За, эхэлцгээе дээ. Прецел хайж гэж байгаа юм байна. Нүхээ яах болж байна? Битгий хөдөл. Хоёрыг барина. Яршигтай цагдаа нар. Энэгээр загсаагаад өгнө. Энэ чихртэй бүг мөнгөөр авсан болж шүү. Шоколадтай үрэл цагдаа нарыг ойрт болохгүй те. Дэдэнд байгаа шоколадтай өрөлний буунаас болж би ойртож чадахгүй байна. Сумнаас нь болтож чаддагч болоосоо. Надад давтагчгаа. Ой, шинкава битгий. Ирэмжид буутай. Хайрын амиа битгий гарцуу. Би чадна. Юу болоод байна? Өгтөрч гисэн байх та. Шоколадтай прецел болгоод өгье л дөө. Болгоомжтой. Гэгэн хартаг ингэж Бог сумнаас ботчихгаа. Энэ шоколадтай бүх хэрэг алгаа. Цогтой. Хөдөлж чадахгүй байна. Энэ чи ямар хачиг гав бэ? Мултарч чаддаггүй. Намайг тань. И боцоо шорнож болохгүй. Би чинь тансаг хоо. Машин дор. Ай, үс муухай болгов.
Ой шинэхав. Мундаг байла. Баярлалаа мөрдөгчөө. Хөөе, Фред. Чи сая супер баатар шиг байлаа шүү. Мундаг банжаала. Зүртэй юм биш ээ. Би зүгээр л ажиллаа хийж байсан. Сүртэй биш гэж болохгүй. Чи сургууль албалтаж, тагтаа ах トゥ бискет барьж, шударга ясны өмнө авчирлаа штэ. Хэтрүүлгээ болоо. За тэгвэл одоо наад нүхийг чинь бөгөл хүүтэй. Үгүй. Яагаад? Би бол Прецел нүхээрээ бахархаж байна. Энэ нүхээ ашиглаж надад заяасан энэ бэлгэрээ гэмт хэрэгтнүүдийг баривчлах болно. Тийм ээ. Өөртөө үнэнч байхаас өөр чухал юм гэж юу байх вэ? Чи яста зөв сонголт хийсэн байх шүү. Брэндний уулзалт. Өглөөний мэнд. Өглөөний минь ноён талхаа. Танд шууд ирсэн байна. Оо, цөцгийний тусгай нээлт. Хатан билууны төрсөн өдрийн урилга. Хог бүгд хэрэггүй хог. Энэ чинь Ноён талхаа яасан бэ? Хинээс захиарсан. манай яа ирж байна гэн. Ирж байгаа нь сайн бидтэй. Боо. Манай аав. Энгийн нэг аав байгаагүй. Би нэр төрийн юунаас ч илүү эрхэмэлдэг чинэлэг айлын хүүхэд. Манай аав Брэндон хүүхдүүдэд нэр төрөө өргөж яваарай гэдэг байсан. За Брэд би. Чи дуулгах сайхан мэдээтэй гэсэн үү? Тийм ээ аваа. Би ихний оролдлогоор эсэлтийн шалгалтанд тэнцсэн. Оо, миний ууган хүү анхны оролдлогоороо тэнцсэн байна. Баяр хүрээе. Та намайг сайн хүчилсний ач шүү дээ аваа. Мөн Брэд Вард чамдч гэсэн хуваалцах мэдээ байгаа гэлөө. Тийм ээ. Би Мэйо клиникийн бэлтгэл ангид тэнцсэн. Оо, Мэйо клиникийн бэлтгэл анги бахархахгүй байхын аргагүй. Би таныг дуурайгаад ухаантай болсны ач шүү дээ аваа. Та хоёрыг хүмүн гэж дуудаж байгаагаараа бахархаж байна. Хундаг тулгалгүй яагав. Хонгор минь. Талханд ч гэсэн хэлэг сайхан мэдээ байгаа. Тийм үү? Талах жүжигэнд орсон. Жүжигчин болно. Тийм бидтэй талхаа. Тийм ээ. Чизковын жүжиг байгаа юм. Би их том дүр авсан. Их том дүр гинэ. Так дуусуу. Үгүй. Алха. Би дандаа зал хуурдаг. Одоо бүр худалч болох нь. Би том болох юм бэ. Хонгор минь. Худалч залхуу бол чи миний хүү биш. Яв. Тэгэр гэж ир. Талхаа. Тэр бүлий минь гутам шиг. Гэрээсээ явснаас хойш 20 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш би аавтайгаа яриаггүй. Өнгөрсөн амьдрал чинь ийм өрөвдөлтэй гэж мэдсэнгүү. Болоод өнгөрчихсөн шүү дээ. Би зүгээр. Амьдрал чинь хэцүү байсан байх та. Мэдсэнгүй штэ. Байлха болцгоо. Ноён талх ямар их амжилт гаргасныг аавд нь харуулцгаая. Тэг хэрэггүй. Ноён талхаа бидэнд итгээрэй. Таныг насан туршдаа өрөвдөлтөй хүүчигээр нь үлдээхгүй. Юу? Өрөвдөлтэй. Талхыг алдаршуулах ажиллагааг эхлүүлье. Бүгд ажилдаа ороод. Талхны моглох хот руу хөдлөх гэж байна. Хаа хүрэх гэж байгаа юм эрхнэ? Талхны үсчний газар руу явж байна. Талх үсчний газар, үс асалтын Шангрила. Үс зас занааду талх үсчний газар уу? Тийм ээ. Алдартай газар. Алдартай юу гинэ? Талхыг танихгүй хэн байсан юм? 10 жил дараалаад оны шилдэг үсчин болж байна. Талхаар ганц удаач болов үсээ засуулах нь ийм мөрөөдөл. За тэгвэл Албан ёсны талх хамстангаа аваарай. Талхандаа бас байгаа шүү. алах ийм алдартай юм уу? Тэгэлгүй яах вэ? Манай хамгийн мундаг алдартай. Сайн уу? 3 зөөлөн талхнаас авъя. Тэгээ $3. Талхны наалт 99 ингээд бүгдийн цогдоно. Хөө, амжилт хүсье. Тэнгэр минь. Талх нэрэл энтхийн алдартай юм байна. Та талх усчны газар руу очих уу?
Тэнд шууд талх ус чиний газар руу явдаг тусгай такси байгаа. Тусгай такси гинэ. Сайн байна уу эрхэм? Талхны шүтэн бишрэгчдийн үйл ажиллагаа удахгүй гэхлэн. Эний шүтэн бишрэгчдэн гинэ. Тань үнэхээр атааргаж байна. Өнөөдөр 100 шүтэн бишрэгч сонгогдож талхтай уулзаж гарын үсгийг авна. Энэ удаа би сонгогдоогүй. Үсчин гарын үсгээ өөх юм уу? Үсчний газрын хардаа талхны шүтэн бишрэгчд гарын үсгийг авах гэж өдөржин очирлаж байна. Эрхмэн хүлээгээрэй. Энийг талхад өгчихгүй юу? Таныг дургуутсахгүй гэж найдаж байна. За тэгье. Би гарын үсгийг авах гэж шөнжөө энд хонсон. Өнөөдөр талхны гарын үсгийг авахын тулд дүүргэлтэй хийлгээгүй. Хөөе, ноёнтон. Дараал дайрвал танд л муу да. Бид шөнжөө хүлээсэн штэ. Би гарын үсэг авах гэж ирээгүй. Хүүтэй уулзах гэсэн. Тэгээд хүүч хийе. Алха энтхийн үс чинь миний. Та аав нь юм уу? Нэрээ яг адилхан юм байна. Тантай уулзах нэг дөрөв хэрэг талхны ааваа. Чихэн содныг өсгөх танд ямар байсан бэ? Би насаараа халзан явж байна эрхмээ. Толгоон дээр илээд өс сургуулаач. Маргааш би замын шалгалттай. Амжилт хүсээрээ аав талхаа. Миний хүү хаан байна. Хүлээсэн баярлалаа нарын бовнуудаа. Ноён талх шүтэн бишрэгчдтэйгээ уулзах хийсэн. Вау. Талха. Уулзалгүй их удажээ. Чамаг магтсан байхыг харсан юм л да. Гэхдээ ийм алдартай гэж бодсонгүй. Сайн уу аав? Манай туслах таныг талхны Монголын хотоор зочилж яваа гэсэн тухтай байгаарай. Шоко. Аав 5 оттой зочид буудлаа хувийн лимузин захиалж өг. За. Анх удаа ирж байгаа болоо би танд бяцхан аялал хийж өгье. Миний авсан шагнал цомнууд. Өөх ямар олон цом бэ? Хят гармаар ойвол зойронд цомнууд байгаа. Тэгээд бас болоогүй. Хатан бялуу, күнж бялуу, кинотууд, рок хамтлагууд гээд бүгд миний шидэд гараад үсээ засуулна гэдэг юм да. Тийм ээ. Ноён талхаа баларсан шүү. Гал дэргэний ажилчид талх зурагт хуудаснуудыг аваад хайжгаж. Аавын чинь гал дэрэг альбидийн ээлжсэн гэж дууллаа. Талхыг алдаршуулах ажиллагааг мэдчихгүй л одоо яана. Ингээд энэ шансан талах юм бэ? Хөгшлийн нийс тазар тантай ажиллах юм аа. Талха! Чи намайг мэхэлдэ. Энэ олон жилийн дараа өчүүхэнд өөрчлөгдөөгүй байна. Худлаа. Худлаа. Эцэг том болох юм бэ? Утарч талах миний хүү биш ээ. Ахиж ээж чамтай уулзмааргүй байна. Би алдартай байсан ч гэсэн эцээж бахархлагч нь төрүүлж чадахгүй. Та угаасаа намайг түүгээ гэж бодож байгаагүй. Ноён талхаа битгий явуулдаа. 20 жил бас л нэмэргүй хэвээрээ байна. Бүртээ явцгаая. Гүгээрээ. Үгүй буцаад ирээч. Цао. Баярлалаа. Талх таны бахархлыг төрүүлэх гэж л тэгсэн юм шүү. Та хүүгээ өршөөгөөрэй. Та надад л уурлах хэрэгтэй. Үннийг хэлэхэд би л уучлалт гуйх ёстой. Олон жил өнгөрлөө. Гэсэн чи хэцүү л байна. Энэ талхны бага насны дурсамжууд байгаа юм. Буцаж ирэхээр нь заавал өөрт нь өгөөрэй. За баяртай. Зургийн цамгүй. Талхны бага насны дурсамжууд аа? Энэ юу вэ? Ноён талхаа. Энд байгаа гэж мэдсэн юм аа. Намайг үнэхээр уучлаарай. Бүгд миний буруу. Энийг танд. Юу юм? Аав чинь явхаас өмнө энийг танд өгөөрэй гэсэн юм. Юу юм? Зургийн цомгүй. Хэрэггүй баярлалаа. Ноён талхаа гуйж зүгээр харчгал та аавыгаа буруугаар бодсон байна.
Энийг миний төлөө хийсэн гэж. Аав чинь таныг энэ хорвогийн юунаас ч илүү их хайрладаг. Өнөөдөр тантай уулзраа олох гэж ирсэн байна шүү дээ. Ноён талхаа одоо ч оройтойгүй байна. Гал дээр хотоос хөдлөхөөс өмнө хурдан яв. Хонгоржүлээ та минь ноён талхны л аж шүү дээ. Талх байгаагүй бол бид энэ Валентины баяраар нэг үнсэж чадахгүй лээс. Ромео минь чи намнаас сурсан юм шиг үнсдэг шүү. Маргааш би ярилцлах тайм сандраад чадахгүй баха. Талх дээр цаг ав. Үсийг чинь гоё засаад өгвөл. Би талхнаас уучлах байсан ч болоосой. Би хөгцөрч байггүй л байгаа. Аваа, би вэ талх. Талха. Аваа, Миний хүү. Миний хүү. аваа, буцаад ирээч. Талха. Уучлаарай хүү минь. Аваа би танд хайртай. Ээж тэр хүн ойлоод байна. Тийм байна. Цүнхээ галт тэргэнд үлдээчихсэн болол тэ хүү минь. Ганцаардмал таарт. Ной тадагтай талхнуудаа. Шинэ өөрчлөлтийн хамгийн агуу шоунд тавтаа морил. Астер хатсээ. Залхуунууд чинь бас юу үзээд байна? Ноён талхаа та энэ шоуг сонсч байсан уу? Мастер Батисээ шилдэг үсчдийг цуглуулад нарийн боомнуудын амьдралыг өөрчилдөг. Энэ стилистүүд сайн дал дунд зэргийг. Нэрээ тийм. Танд зурагтаас шуудан ирсэн. Бид таныг Мастер Батисегийн шоунд оролцохыг чин сэтгэлээсээ урьж байна. Хөөх, шоунд оролцгоо. Ноён талхаа та заавал ороорой заа юу? Тэгж байх зав алга. Үсчингээ ажилуулад мөнгө олсон нь дээр. Бүх гайхамшигт үсчтэй цоо шин спорт машинаар шагнана. Шоко, миний хуваарийг туцал шоунд оролцохын тулд хаашаа очих ёстой? Ирэх 2 дахин 12 цагт зурагтын студ дээр ирээрэй гэсэн байна. Ийм урилганаас татгалзвал бүдүүлэх хэрэг шүү дээ. Хөөх, та очино гэсэн үг үү? Зайцхан, ноён талхыг хөгжөөнд дэмжих самбар хийцгээе. Цочирдам өөрчлөлт. Нулимс асгууруулан бодит амьдралыг түүх. Би та бүхэн хөдөлгч саран боо байна. Дэлхийн шилдэг шинэ өөрчлөлт хийх шоунд тавтаа морил Мастер Батисээ. Ихэнх таартнууд дүүрэн байх ёстой. Гэхдээ дотроо хоосон төрсөн бол яах вэ? Айзнаа өгтөн авч бай. Бидэнтэй хуваалцаач юу болсон юм? Надад ямар ч гэж байхгүй. Өөх минь гэж цөцгийгүй таарт. Үнэхэр үнэн гэж юу? Агуу Скот минь гिचгүй хоосон таартыг таартч гэж нэрлэхгүй шүү дээ. Сүүн крем юм уу? Өөр сонголтуудаас хэрэгжилж болмоор юм аа. Би төрсөн цагаас хойш л юм байсан. Энэ дотор юу ч алга байна штэ. Гаргаж болохгүй юм байна. Амттай харагдаж байна. Тэрэ жимстэй Яг жижиг юм тэрэг шиг. Үгүй ээ, хөрхий таарт
Би зөвхөн ингийн амттан шиг амьдрмаар байна. Босод таарлууд шиг байхыг хүссэн энэ өрөвдөлтөй хүүхдийг хараад сэтгэл өвдөж байна. Гэхдээ санаа битгий зөв энэ миний ажил. Манай мастер патиси шоу хотын шилдэг үсчин голоод энэ авчирч хүслийг чинь биелүүлдэг билээ. Үр тариагүй бол үйлдвэрлэл байхгүй. Ноён ханхаа. Та энэ таартын амьдралыг өөрчлөх гайхамшигыг бэлдсэн үү? Ядах юмгүй. Гэрийн аргаар хийсэн зүсгийтэй гэж хийгээд энэ хэсгийн дүүргээд дээд талд нь зүсэм гүзээлдэг нь тавина. Сайхан шинхэн жимслэг харагдана. Хөөх гайхалтай. За олон үгээр яахав эхэлцгээе. Тэгэд ноён талд гिचээ бэлтгэж байна. Арга барилыг хартаа иргэдээ. Аргагүй туршлагатай байна. Ердөө ингээд л амт толгой боллоо. Мата төгсдөг хэсэг. Гайхамшигтай. Аргагүй л энэ дэлхийн шилдэг стилист юм уу юм? Ястадаг нинжа шиг л зүслээ. Бүх хөдөлгөөн сэтгэл хөдлөм. Зүсэм талах минь гэж суут юм аа. Ингэх гэж л бид цугласан ийм ервөсийн өөрчлөлтийг харах гэж шүү. За одоо толио буулгаарай. Ой болж юу? Тийм ээ, гайхалтай харагдаж байна ирхмээ. Таартад шинэ өөрчлөлтөнд таалагдлаа. Гэхдээ чамд зориулж бас нэг гинтийн бэлэг бэлдсэн. Өгтөн авцраа. Таартын ахын дүүсээ. Чи бол манад уу? Бид үргэж арыг чин даана. Бигийн хөргөнцөр минь. Би хэслэг минь. Энэ миний төлөө гэж үү? Ямар цочирдсан мэргэлт вэ? Таартын ахын дүүс гэсэн адилхан хоосон болчихж. Би биш ээ. Баярлалаа. Хоолоод байна уу? Би их хөдөлмөрлсөн штэ. Бид үргэлж чиний хажууд байна. Энэ зүтгэдэг гэж хямдхан биш шүү дээ. Ноён талха. Тэгэхээр та спорт машин авч чадахгүй. Дараа аз таарах байхаа. Юу? Энэ тэнэг жаалыг өөрчлөх гэж ямар их хөдөлмөрснийг минь мэдгүй. Ноён талхын сэтгэлийг хөдөлжээ. Та хамраараа дараагийн дугаараар уулзцгаая. Нэг надаас аваач. Оо, дарга. Ноён патисэгээс ахад захиарсан байна. Наад шоунаас ч хол байх минь. Таныг манай шоунд дахин орохыг урьж байна. Үзэгчдийн үзүүлэлт тэнгэрт тулсан. Намайг мөн оруулмаар байгаа бах та. Хөгсөрч хуучирсан Саранбов. Шоко үс чинээ харж угаарай. Тэнэг шоу. Сайхан дамжууллаа. Урагшаа. Хатны хоолны дэглэм. Энэ хулгайчиг нин даруй шоронд хий. Гой, ахад боломж олгоно уу эрхэм дээц. Чимээгүй. Энийг аваад яав. Эрхэм дээц. Өршөөж хайрл. Өршөө. Фитнесийн мэрэгчлэлтэн гिचгчээ. Гэтэл би ганц ч килограммжин хассангүй. Ирэх 7 хоног талхны Монголог хотын Валентины баяраар би үг хэлэн штэ. Яаж ийм байдалтай хэлэх юм? Миний алтууд нарийнхан бэлдүү гарч ирнэ гэж бодож байгаа. Эд залуу наснаас хойш би нэлээх гурил нэмсэн. Тэнгэр минь стресстэй байна. Ухаан алдах нэ. Одоо юм идье. Оо. Шоколад байхад имчилгээ хэд хэрэгтэй юм бэ?
Энэ янзаараа бол хатан агуулгын дэлгүүрийн бөөний худалдаанд зарагдана да. Бүрч аймаар биднийг шоронд хийн нэг арга бодцгоё. Ямар арга? Бидний авчирсан хоолны дэрмийн мэрэгжилтнүүд бүгд чадаагүй шүү дээ. Нэр тийм нэг эрэгтэй байгаа. Хэн? Талах залуу. Талхны Мухлаг хотын хамгийн суу тухаантан гэдэг юм. Талха яг одоо бидний тамд явна вэ? Байзар юу болоод байна? Намайг тав. Байдаг бүх арга хэрэгэлсэн. Гэхдээ нэг гэж бүтсэнгүй. Тус нэг чилээжтэй ноён талхаа. Тэнэг нарийн боовнууд би 7 хоногийн дараа осны өмнө үг хэлнэ. Та нар намайг сайхан харагдуулах уу? Эрхэмдээцээ. Ноён талх ирлээ. Юу? Талхаа? Өдрийн мэнд эрхэмдээцээ. Энэ царай муутай үгэн ноён талах юм уу? Тийм ээ. Хотын хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй байдаг. Томшгүй олон амьдралыг За тэр яах вэ? Надад хамаагүй. Талхаа би чамд намайг жижиг харагдуул гэж тушааж байна. Браво! их баярлалаа. Та бидний амийг аварлаа. Үнэхээр талархаж байна. Яг цаг олж мундаг мэрэгчлэн олжээ. Энэ үнэр саримсуу сэтгэл сэргэм үнэр. Үгүй элгүүдээ ямар амттай юм бэ? Окей, эрхэмдээцээ болилдоо. Наад гомын чинь идэгж хийгээгүй шүү дээ. Амттай? Намайг тэнэг гэж санаа юу? Миний гоёус хаашаа алгуулчих. Хулгайж энийг барь. Энэ талхыг шууд шоронтой очичхоор. Харин та нар хэлбэхийг авчирсан хаашаа күртэн дээ. Эрхэмдээцээ өршөө эрхэмдээцээ. Гэмгүй штэ хүлээгэж ой. Шинэ кав. Шоронд тавтаа морин. Болооч. Үнэхээр өссөж байна. Ийм ойрхон байна. Гадны жижиг болгож чадаагүй амьтдыг ийш нь явуулдаг. Бүгд бүтлэг үйдсэн. Чи яг энд таарна. Ямар ч нэмэргүй штэ. Ер нь ийм бүдүүн босноо чиний л буруу. Мо бялуу. Яг зөв. Эндээс яаж гарахаа мэдлээ. Юу гэнэ? Сайхан санаа оллоо гэв. Тийм ээ тэгсэн. Ахиад бүтлгүй түл чамаа гүндэг шарагч нь шалчихсан шүү. Үгүй батлах шарагч нь хэд удаан байлгана. Хэр гайхалтай. Үнэхээр гоё юм болсон юм бэ. Хатныг харалгүй үнэхээр 10 жил болчихсон гэж үү дээ. Одоо өөр болсон гэсэн. Их том биетэй болсон гэж юу лээ? Анхаарлаа хандуулна уу? Та бүхэн хатныг өгтөн авцгаана уу? Үзэсгэлэнтэй хэвээрээ байна шүү. Огт хөгшрөөгүй юм шиг харагдаж байна. Битгий хөдлөөд бай.
Аюу харъя. Анхаарлаа төвлөрүүлээ тий. Надтай яаж ингэж ярь зүрхэлж байна тэнийг тал. Туранхай харагдмаар байвал яг миний хэлснээр хий. Яха өгөнд чинь орё. Харин чадахгүй шууд шоронд орно гэж мэдэрээ. Намайг какаогоор бутлаа гэж яах юм бэ? Шоколад үнэртгээс цаашгүй шүү дээ. Болж байна. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Нэрээ юу? Алив харъя. Тад авчраад өгдөө. Эдлээ. Бурхан минь, яг 10 жилийн өмнөх шиг харагдаж байна. Талха, чи үнэхээр шилдэг юм аа. Тэр олон мэрэгчлэтнүүдийг шоронд хийхээс өмнө энэ аргыг туршдаг байж. Хатан урт наслаг. Ноён талх урт наслаг. Дараачийн уулзалт 4-р сарын 5-нд дараачийн удаа арын дэвсгэрийг нийл ягаанаар хийгэрэй гэсэн. Тиймээс ягаан өнгө бэлдээрэй. Нөгөөдөр нь хатан тэмцэн үүснэ. Тэр үед аврах том хөл бөмбөг шиг харагдах ёстой. Танд нэг их хэцүү биш байлгүй. Хатны цагийн хуваар бүтэн жилээр өргөжчилж гардаг. Тэр болтол өөр ажил битгий төлөвлөрэй. Одооноос та хатны албан ёсны үсчин боллоо. Хөөе, энэ дэлхийд хамгийн дуртай дүрс устай хоол. Өнөөдөр чи намайг хамгийн хөөрхөн болгох ёстой шүү. Ой! Намайг зүгээр шоронд буцаагаад хийчих.